Өнгөнгийн утсыг өөдөн торгонд шигтгэж хатгах гэдэг хатан ухаанд бүсгүйчүүдийн 13 хүний эрдэм буюу бүсгүй хүний уруу ухаан тэсвэр төвчээр шингэсэн хатгамал урлалын бүтээлд тэр үндэстэн ясны соёл түүх, амьдрал аах үе, цан заншил, нутаг хүснийх нь өнгө будаг зэрэг баялаг уулаг багтаж байдаг. Тэр үед бол одоо хоёрхан янсын хатгамал илүү өдөөгөр ямар хоёр янсын хатгамал юм да. Нэгэн бол одоо манай аач пингвин шүү дээ. Одоо самл мамла одоо өнгийн нэг хатгамал шүү дээ. Нэгэн бол ороомл. Өн хоёр бол гол байж. Чүнгэл хатгамлаараа эхлэхэд явах дотом одоо энийг улруулад төрөл жилийн одоо ихтгэж шүү дээ. Тэгвэл оллын талаар гэж одоо нэгт бол жууны арга журах, төлөвлөх, содлох, одоо өн бодох, тааруулах. За эндээ суурин дээр нь одоо хүүхдэд одоо энэ хатгамлын уртаад дөгөн жууны аргаар эхлээд тэгээд одоо эндээ оллын бүгд бүр хөчөөл бэлдээд одоо тавьж өгнө шүү дээ. Өнгө ялгарн солонгорсон уран хатгамал нь олон зуун жилийн турш олон үндэстэн ясны соёлын хөрсөнд гүн үндэслэж билээ. Тэр мөртөө альч үндэстэн ясны хатгамал урлал нь өөрийн өөрмөч онцлог шинжи өнгө бодохтой байдаг. Хатгах арга барилын хувьд ч гэсэн олон төрлийн байдаг мөртөө нутаг нутгийн хатгах арга барил хөв маягч өөр байдаг. Бас үлгэр хөвсгөх, зүү утас бүрдүүлэх, бүс бараа сонгох, өнгө бодох тохируулах гээд хатгамал урлал нь үйл дуран өгөнд цэцэн бүсгүй хүний найрлаг нямбай тусгай мөрөгжил байж таарна. Тэгэд өөрөн хатгамал хийсний хувьд бол одоо манай энэ дундтын үндэстнүүд дотор ямар хатгамал байдаг гэдгийг бол одоо маш ойлгох чухалтай байдаг. Дунд улсд бол нийт 60 хэдэн жилийн хатгамал байдаг. Тэгэхээр энэ дотор нь бол одоо маш дөрвөн их том хатгамал гэж байдаг. Одоо сүүшүү, шүүшүү, шангшүү, юэшүү гэдэг дөрвөн том хатгамал байдаг. Тэгвэл энэ дөрвөн том хатгамалуудаа манай дундтан бол маш алдартай. Одоо улсын бэлэг бол гадаадна гэж гаргадаг. Тэгвэл одоо манай өвөр Монгол бол 28 ястан байдаг. 28 ястанд бол өөрийн онцгой хатгамал байна. За энэ талаар яг би өөрийнхөө энэ ойлголтоор бол манай энэ умраатын хатгамал дотор бол одоо хэрэглэгээний талаар бол маш бат бэх. Жишээлээд хэлэх юм бол одоо манай Баяннуурын урд хатгамал бол энэ хатгамал дотор бүр мяндсан уцаар одоо элдв жилийн өнгө цогцоолж хатгах нь бүр мяндсан уц хэрэглэнэ. Гэхдээ өмнө орны хатгамал дотор бол мяндсан усааныг бүр ингээд ширхгээр нь салгаж ягаад маш найрлагаар хатгадаг. За тэгэхэд одоо 2026 он гээд морин жил хурж ирэх учраас эм нэг морины тухайтай нэг сэдвтэй бүтээл уралсан. Тэгвэл энэ бүтээл дээр бол одоо 3 жилийн хатгамлын аргыг уялдуулсан. Энэ дотор манай урд хатгамал байна, сувдан хатгамал байна. Тэгвэл одоо мяу үндэсний хатгамал. Тэгэд 3 жилийн хатгамлаар хийсэн. Тэгэд энэ бол дайгтай дааг гэдэг. Яагаад дайгтай дааг гэсэн бэ? Энэ бас настай хүнээс ингээд одоо Монгол морины одоо чанар чансаа нэг морийг одоо сайн мор болохын шинжийг бол одоо дааган дээрээс нь шинждэг. Тэгвэл энэ дайгтай даагыг одоо энэ 2 настай дааг байхад нь одоо ингээд дайхнаасаа ингээд дайгтайг нь жууралдаа дайгтай явах үед энэ хожим сайн мор болох юм байна гэж хэлдэг гэд бидний одоо хийж байгаа бүтээлүүд бол одоо амьдралын хэрэглээнд одоо бидэрэн одоо жөөх одоо жишээлбэл одоо морин магнайч гэж байна. Одоо жөөвч хэтвч хөхүүрийн даалын чихвч гэх мэтэр дандаа амьдралын хэрэглээнд хэрэгэлдэг юм болохоор нь одоо бат бэхийг бол маш чухалчиж хийд юм байна. Эрт дээр үед хатгамал урлал нь охид бүсгүйчүүдийн ухаан санаа урдмын шалгуур байсан бол шин цагаарнд хатгамал урлал нь улс орны соёлын өв хөрөнгө бэлэг тэмдэг болж байна. Үе үеийн хүмүүсийн 13-ны эрдэм уугаа их зүтгэл чармайлгаар өнөөдөр хүртэл гялалзан байгаа хатгамал урлалаа үеийн үед өвлөн залгамжлах гэж урангоо бүсгүйчүүд маань итгэлийн гэгэ сэтгэлийн тэнхээтэй мэрэж явна билээ.